Самацгаано налагчуудаа хайртуггүй мэдчилгээ үргэлж илж байна. Бид энэ цаг мөчид нарцад мэндэлсэн нандин сайхан өдрөнд тохиож байгаа. Хайртай хадам ээж оюун гэрэлтэй хэмээн хаяглаж бэр оюунтуул хүү хаширдан нарын гэр бүлээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Хүний эрхэж болдоггүй хувь тавиланд очирсан хайртай эжимэн таньда эрүүл энхийг хүсээ сайхан баярлалаараа хэмээн илгээсэн их гоё гинтийн бэлгээр ижийг нь баярлалцгаая. Оо сайн байна уу та? Сайхан баярлж байна уу? Мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Манайх ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид их гоё цэцгийн баглагаа тэрсээр оюун гэрэл ихчигээд зорин хөрөлцөн ирээд байна. Юун түрүүнд энэ өдрийн мэд хүргэе сайхан үлжиж байна уу минийх чи? Сайхан үлжиж байна уу? Баярлалаа. 2 сарын 8 ихчийн маань хувьд бас уярам сайхан гадаатай бас их гоё дурсамжтай өдрөл үргэлжилж байгаа болов гэж бодож байна. Ер нь ямар баяр юм бэ? За одоо миний төрсөн өдөр болж байна. Одоо ихээсэл 1964 оны 2 сарын 8-нд төрсөн. Ямар сандаа сая манай охин эмээ та хэдэн цаг төрсөн гинэ. Тэр цагийн нэмээ мэдэхгүй тэр үе цаг бичдээс юм уу? Тэгэл дөнгөж саяхан яриад л байж байна. За тэгэлгүй явах уу. Тэгэхээр яг одоо хол оройс хүүхдүүд бас цөмөрөө цуглаад л одоо л төрсөн өдөр яг эхлэх гээл ах шиг байна. Эхлэх гээл байна. Юм мама хийгээд байцгааж л намайг ирэхийг хүлээцгээгээл тэгэл байж байна та. За тэгэхээр дүүн мэдчилгээгээ эхлүүлэхээс өмнө хоёуланг үзэн суугаа эхлээд таныхаа таньдаг дотны эрхэм хүмүүсийн нэрийн өмнөөс хорвоод мэндэлсэн хосгүй баяр төрсөн өдрийн мэнд хүргье. Баярлаа. Охин нь ингээд гинт цэцэг бариад ороод ирэхээр их гайхаж байгаа болов. Сая ярихаар чинь гайхлаа ш та мэдчилгээ идэрх нь гоо хин над руу юу явуулсан болоо гэд. Тэгээ энийг орж ирэх нь үгүй чи над руу юу явуулсан юм гэсэн чи үгүй гэдэг нь ямар сони хин болоо гэсэн чи анаа байлгүй нэ. Анаа нь солонгостойгоо тэгээд оргицсан байна. Тэгэхээр ер нь том хүүч байж магадгүй болчоод байна. Эсвэл охинч байж магадгүй хэрэгэлзээтэй байдаг юм уу? Тэгээд ер нь бол эцсийн эцэд бол том хүүгэл авах гэж бодсон та ерөөсөө яг тий. Тэгээд энэ бусдууд нь юу юм чинь бэ? Энд чинь байгаа юм чинь. Тэгээд том охин бол тэнцэнс яхаар чинь заавал дамжуулах шаардлагатай болно шүү дээ. Тэр чинь тэгэхээр л ерөөсөө том хүүгэл авах гэж сая чамаг янгуул яг бодлоо л та. Тэгвэл ингээ таныхаа энэ эргэлзээтэй асуултанд хоёул хариулт авна. Эхлээд энэ бэлгийг гардуулахаас өмнө охинд нь ирсэн нэг жигтэйхэн урт сэтгэлийн сайхан үгс байдгийг. Түүнийг нь уншиж байгаад таньдан уламжлах том даалгавартай. Хэрв зэ их сайн сонсвол энэ бэлгийн учир маш тодорхой болох байхаа гэж бодож байна. Дүүгийнх нь өгөх бэлэг гэхээсээ илүү хэлэх чин сэтгэлийн үгс эдэд эндөө нандин юм шүү нэгч. Ингэртэн эрхэлж хөвлөд тань бүрэлдээгүй ч гэсэн хүний эрхэж болдоггүй хувь тавиланд ээж охид болсон бид азтай хүмүүсээ. Хүүтэд нь ханлаж охин нь гэргий болоход хүний эрхэж болдоггүй тавилан та бид хоёр хадам бэрүүд болсон шүү ээжээ. Анхны үрээнд тэврээд догтлон намайг ээж болоход ачаан тэврээд та минь бас эмээ болсон. Айлын том хүүтэй би чинь ханлан суусан. Хүний дээд болсон сайхан ичээтэйг учирсан хорвоогийн жаргал цэнгэлийг бүхий л мөчт нь хамтдаа байдаг ижидэн их л их баярлаж явдаг юм шүү бэрнэ. Өнөөдөр яагаад ч юм тэр баярлсан сэтгэлээ таньда илэрхийлмээр байна. Ээжээ таньда баярлалаа. Хадам гэж хэлэхэд ер нь л нэг хайрын санагдаад байдгийг төрснөөс минь өөрсгөө түшиж тулж байдаг таньда талархдаг шүү ээжээ. Бэр болно гэдэг чинь бас босго өндөр даваа юм байна лээ. Мэдхгүй чадахгүй зүйлж бас их байсан. Хаяа гомдоож бас жоохон уурлуулж байсан үеч цөөнгүү ах уу. Харин охиныгоо уучлаарай. Цаг хугацаа уйлран одохын хэрээр ижигээ дэндүү их ойлгож байгаа шүү. Би чинь таньда хязгааргүй их хайртай шүү гэж илгээсэн байна. Энэ мэдчилгээг эрхэм хайртай бэрээст нь хаяглаж хүү хаширдны гэр бүл бэр оюун туулнараас нь онцгой гоё төрсөн өдрийн бэлэг болгож илгээж байна. Таньда төрсөн өдрийн мэнд хүргье. За баярлалаа баярлалаа. За тэгээд оюун гэрлэгчээ
ер нь бол манай Монгол түүнд нэг сайхан үг байдаг. Брээн дээдэлсэн айлын голомт хизээч бүгдэггүй юм а гэд. Брээнх нь энэ сайхан сэтгэлээс харахад та минь бас их л төрснөөс өөрсгөө төвшөж тулдаг бололтой байна лээ. Тэгээд яг ингээд брэээс нь гинтийн бэлэг ирэхээр ер нь ямар санагдчих. Сайхан санагдчихэв. Тий. Сайхан санагдчихэв. Одоо хүү бол яхав айлын одоо тэгээ хүнтэй суугаад явах ч эрэхтэй өгчөр нь ямар байдаг үлээ дээ тий. Тэгэхэд ч юм тэгээд Бирман энийг зохион байгуулсан л байх гэж бодож байна. Тэрнээс ирчүүлчин бол тиймэрхүү юм ер нь яахгүй шүү дээ. Тэгээд манай хүүгийнх чинь 6 охинтой шүү дээ. Дандаа охтууд. Айгу олон охтуудтай айл байгаа. Тэгээ манай бэр чи өөрөө их юм оён ерөөсөө өөр ажил их ажгаар юм аяал тэгээ сууж яадаг хүн дээ өстой. Хайртай хүү бэрдэ баярлаа. Ээжигээ ингэж баярлуулж байгаа чинь сэтгэлээсээ баярлалаа. Баяр хүргье та нартай. Гэр бүлд наад жаргал сайн сайхан бүхний хүсье дээ одоо. Өөр ч юу хөвдөө. Тэглгүй яг хөө тэгээд ах ус минь дамжуулсан. Тэгэхдээ ах нь бол айлын том, ер нь айлын том гэдэг чинь алив сайхан бүхнийг нь хүртэж өссөн. Тэгээд ингээд удахаар нас жоохон явахын хэрээр ижигийнхээ ачийг эхлэх боддог юм байна, уярдаг болчдөг юм байна гэж хэлсэн. Тэгээд инхрийлж хайрлуулж, игнэ орчлон төрүүлж өсгсөн ачигтай магтан дуулж байгаа юм байна лээ шүү. Тэгээд хамгийн гол нь эрүүлийн хийгэл хөссөн. Тэгээд ингээд цэцэг аваад эхэлсэн. Тэгэхээр энэ жилийн төрсөн өдөр бол янзын гоё болох байхаа гэж бодож байна. Та минь өөр хүүхдүүдтэйгээ маш гоё баярлаарай гэж хүсье. Сайхан баярлаарай, сайн сайхныг хүсье. За баярлалаа. Танаа хамт олонд ч гэсэн баярлалаа. Өстой сайхан үйл ажиллагаа явуулдаг сайхан газар шүү та нар. Баярлалаа. За баярлалаа.